Big News. Авилга нь зөвхөн мөнгөний тухай биш харин үндэсний аюулгүй байдлын асуудал. Авилгыг зөвхөн мөнгө идэх тендер хуваах албан тушаалын хулгай гэж ойлгох нь хангалтгүй болжээ. Орчин үеийн геополитик тагнуулын ажиллагаанд авилга нь зөвхөн эдийн засгийн гэмт хэрэг биш харин тухайн улсын төрийн шийдвэр гаргах түвшинд нөлөөлөх цаашлаад дотоод бодлогыг нь алсаас удирдах стратегийн механизм болж хувирсан байна. Ялангуяа жижиг институт сул эдийн засгийн хувьд эмзэг улсуудын хувьд авилгын сүлжээ нь үндэсний аюулгүй байдлын асуудал болтлоо өргөждөг. Учир нь авилга авдаг албан тушаалтан нэгэнд хууль бус хамааралд орсон мөчөөсөө эхлэн зөвхөн мөнгөнд биш дарамт шахалт барьцаанд ордог. Түүнийг хизээч ил болгож болох хавтас зэрэг, санхүүгийн мөр, офшор данс, гэр бүлийн хөрөнгө, эсвэл бүр зохион байгуулалтаар бэлдсэн өрх нь тухайн хүнийг насан туршийн нөлөөлийн хэрэгсэл болгодог. Орчин үеийн тагнуулын ажиллагаанд компромат буюу хүнийг барьцаалах материал цуглуулах арга нь хамгийн өргөн хэрэглэгдэх механизмын нэг хэвээр байна. Үүнд авилгын системд татан оруулах, хууль бус санхүүжилт өгөх, бизнесийн ашиг сонирхлоор холбох, гэр бүлийн хөрөнгө, үйл хөдлөх хөрөнгөөр хамаарал үүсгэх, эсвэл бүр зориуд хууль бус нөхцөлд оруулан бичлэг нотлохоо бүрдүүлэх зэрэг ордог. Ингэснээр тухайн улс төрч, сайд, шүүгч, генерал, парламентын гишүүн нь гадны ашиг сонирхолд үйлчлэх удирдлагатай актив болон хувирдаг. Тэр хүн эх орныхоо эрх ашиг хамгаалах чадвараа алддаг бөгөөд хамгийн аюултай нь өөрөө ч анзааралгүйгээр гадны нөлөөний сувг болж эхэлдэг. Дэлхийн олон жишээнээс харахад том гүрнүүд жижиг улсын уул уурхайн лиценз, стратегийн дэд бүтэц, бомбд, эрчим хүч, харилцаа холбоо, батлан хамгаалах шийдвэр, хууль тогтоомж, гадаад бодлогын чиглэлд шууд зэрэг оруулахгүйгээр авилгын сүлжээгээр дамжуулан нөлөөлөх боломжтой болсон. Энэ нь өртөг багтаа атлаа маш үр дүнтэй зөөлөн эзлэн түрэмгийлгэж хэл болох хэмжээнд хүрсэн байдаг. Тиймээс авилгын эсрэг тэмцэл гэдэг нь зөвхөн ёс зүйн асуудал биш юм. Энэ бол төрийн тусгаар тогтнол, шийдвэр гаргах бие даасан байдал, үндэсний аюулгүй байдал, стратегийн баялагын хяналт, ардчилсан институцийн дархлааг хамгаалах асуудал юм. Хэрэг улс орны төрийн аппаратын гол зэгүүд авилгын хамааралтай болвол тухайн улсын гадаад бодлого хүртэл худалдаанд гардаг. Ийм нөхцөлд улс орныг гаднаас эзлэхийн тулд танк пуужин шаардлагагүй. Харин хэдхэн нөлөөлөлд орсон шийдвэр гаргах хангалттай. Иймээс авилгатай тэмцэнэ гэдэг нь төрийн дотоод дархлааг хамгаална гэсэн утгатай болж байна. Тэгэхээр авилга бол зөвхөн мөнгөний асуудал биш, харин улс орны тусгаар тогтнолыг дотроос нь сулруулдаг системийн эрсдэл юм. Авилгыг устгах нь үндэсний аюулгүй байдал мөнөөс мөн.